олон улсын хэмжээнд явах дээр чинь нөгөө олон улсуудтай уулзаад уучраад ихээр чинь энэ бас Монголын бид ч өөрөө өвшөлөө мэддэг хэрэгтэй болж байгаа. Тэгэл хурж ирээл одоо бас нөгөө өөхдөх юм уу та судалж эхэлж байгаа байхгүй. Тэгээ одоо бид нар чинь яаж ирсэн юм, ийгж ирсэн юм гэл номсонтой холбоотой аль болох тийм юмнуудыг чинь судалгааны ажлуудыг бол 17, 18, 19 оноод нэлээд хийсэн л дээ. Одоо энэ номны олдрууд болох манай археологийн эрдэмтэн манай Эрдэнэ очир гэдэг. Яг нэг ном сумын талаарх мэдээлүүдийг ингээ бүгдийн нөгөө олдруудыг ингэж гаргаж ирж ингэж одоо хэмжээ дамжаагаад ингэж гаргаж тавьсан. Энэ багтар одоо ном урлаж айгүй том чухал хэрэг болж байгаа байхгүй. Тэгээ манай одоо од мандах маань одоо яг түүх аман зохиолтой гарч байгаа. Тэ сурын гарууны холбоотой бүх баримтчуудыг ингэж юм бас цуглуулж. Энэ аман зохиолыг цуглуулж ингэж. Тэгээ бид чинь бас 17 онд чинь бас ингэ нөгөө архивын ерхий газраас чинь судалгааны хүрээнд сурын холбоотой бүх материалуудыг авч хөрвүүлсэн байдаг байхгүй. Тэгээ одоо тэг хөрвүүлснээр чи одоо бид чинь сонь юм гарч ирсэн л дээ. 18 онд чи бид чинь Монгол сурын харваа гэдэг энэ номыг гаргаж ирсэн. Энэ номнох дээр яагаад энийг хамгийн түрүүж гаргасан бэ гэхээр энэ 1911-ээс 1921 оны үеийн яг архив баримт гэж байгаа байхгүй. Энэ дээр маш чухал юм байдаг байхгүй. Тэгээ энийг бас нэг харваачд маань бас хэрэг болох болов гэсэн үндсэн дээр хамгийн анх бас хэвж гаргаж ирлээ. Тэгээ одоо энэ дээр бас нэг хамгийн сонирхолтой юм юу байдг вэ гэхээр олноо өргөцсөний 4-р оны 4 сарын хооронд гарсан богдхааны зэрлэг бич байдаг байхгүй. Тэгээ олноо өргөцсөний 4-р он гэхээр 1914 оны 4 сарын хооронд гарсан. Ингээд энгийн сур харвах шагаа харвахыг үүр цаацсан юм цаачж байдаг байхгүй. Тэгээ энэ маань яах вэ гэхээр одоо тухайн үед одоо нөгөө харванд хамгийн сөрөгийн болсон юм байдаг байхгүй. Одоо нөгөө наадмууд ингээд түүхүүд ингээд үзэж явахт чинь 300 харваач 400 харваач харууллаа гэсэн баримтууд байдаг байхгүй. Тэгээд энэ зарлиг гарснаас хойш энэ наадамд оролцсон харваачтай ирс багсан мэт. Тэгээд ингээд энэ архив баримтч ингээд үзээд ихдээ аюу гоё нөгөө цол олгож ирсэн байдаг байхгүй. Одоо нөгөө биднээс чинь энэ одоо 1911-ээс энэ одоо юунд гарсан одоо энэ зайлдаг бичиг нь одоо энэ баг. Гэхдээ энэ тухайн үедээ яасан гэхээр нөгөө Монгол улсын 5 ямар хэлцэгдсэн байдаг байхгүй. Тэгээд хэлцэгдээд тэгээд тэрүүгээрээс шийдээд энэ сур архыг одоо бүрэн цаацж болохгүй мэн. Энэ бол эр зэргийн бэлтгэл юм байна. Тийм учраас нөгөө энгийн сур архыг цаацлаад шагаа архыг өөр цаацлж байсан юм бас нэг учир байгаа байхгүй. Тэгээ энэ дээр багтаа тухайн үед одоо харваачдыг аймаг орон нутгаас тийм үү бэлтгэж оролцуулдаг байсан. Тэгээд нөгөө тэрэн дээр чинь одоо 1914 онд гээ дотоодын яамнаас олноор бүлэглэж зугаацсан мөрөөдсөн шагаа сураа наадахыг цаасан зогсоох 4 хүн хэмжээ тогтоож дагаж явуулахыг айлтгах зарлиг ёсоо болгосныг мэдэгдсэн хэрэгэ гэсэн. Тэгээ энэ маань яадаг байсан гэхдээ нөгөө тухайн үеийн нөгөө ирчүүд нь одоо нөгөө ерөөсөө л ингээ нөгөө найр наадам хөөгөө нөгөө ажил төрөл хийдгүү болцсон байсан юм шиг байна. Тэгээ тэрнээс үндэслээд ийм зарлиг үүсгэж харж ингэ шийдчихсэн. Тэгээ ингээд нөгөө юуны түүхийн нөгөө архивын баримтчуудыг гараад ихтэй их сонирхол л да. Тэгээ манай Монгол улсад чинь 1800-аад оноос хойш архивын нөгөө юунууд байт юм л архив байдаг болсон. Тэгээд нөгөө энэ багтар одоо 1819 он хан хэмтэй бол дахин наадам их тухай гэдэг. Тэгээд эднээсээр чинь одоо нөгөө сур харуулах бүх юмнуудыг чинь нөгөө одоо хийж байсан. Одоо тэгээд нөгөө манайхан ч нөгөө харваач надад бөмбөг намнах гэсэн. Тий. Тэгээд одоо бөмбөг намнах гэдэг чинь одоо бас байсан байна. Тэгтээ морин дээр харвчсан. Энэ одоо багтаа 1877 онд тийм байгаач. Хинтийн хаан улсыг тайсан наадам Цэцэн хаан аймгаас бөмбөг намнасан харвач гэж.
Тэгээ одоо энэ дээр гэж байна. Сэцэн хааны хошууны доноо улаан морьтой оноог бай. Мөн жамбалн зэрд морьтой 3-аас 1 онсон гэл тийм ээ. Тэгээ одоо энэ бямцрын цагаан морьтой 3-аас 3 онсоо гэл. Тэгээд энэ бас бөмбөг намд харваа гэж бас явуулж исэн байгаа байхгүй. Ер нь 3 лам харавчсан. 3-аас тэд онсон, 3-аас тэд онсон гэсэн тийм. Энэ морины дахиад донд ингээ нөгөө 3 бөмбөгийг ингэж нөгөө дүүжилсэн. Тэрийг дахиад донд харвдаг гэсэн байгаа байхгүй. Тэгээ одоо манай морин харваа гэдэг чинь бас л энэ дээр үеэс бас уламжлагдаж бас явдаг байсан байгаа. Жишээ нэг. Бас нэг сонирхолтой юм явах хэрэгтэй. Тухайн үеийн ингээ нөгөө наадмуудад 20 сум харагддаг байсан байхгүй. Хан сумд 20 сум харагддаг байсан. Тэгэхдээ 20 сумд 20 онсон усуудад товх гарва гэж байдаг. 20 сумд 20 онсон бол хэдэн хүн байх намаагүй бүгдээрээ тэрүүн барь эзэлдэг гэсэн. Тэгээд нөгөө манай харваачдын цоолны аюу гоё цоол байхгүй. Одоо энэ 20 онд төрүүлсэн тайж дугаарж явж байгаа. Энэ багтаа өсөх хурц, онц гарамга, нягт өрнөх, чадамга, улам нэмэх барьцтай бат эдэр мэргэнд маш гайхамшигт цол гэж. Маш гайхамшигт тийм маш гайхамшигт мэргэн гэдэг цол байхгүй. Тэгэхээр энэ хүн чинь бодохтой чинь одоо өсөх хурцтай онц гарамга 1 2 3 4 5 6 төрүүлсэн юм байна ш. Одоо энэ 7 дахь төрүүлж ийм цол авч ирсэн байхгүй. Тийм ээ. Тэгэхээр одоо манай нөгөө мэрэгний цолууд чинь одоо өө болж ирсэн бол уур их гоё цолоод ирсэн байгаа байхгүй тий. Өсөх хурц, онц гарамга, нягт өрнөх, чадамга, олон нэмэх барьцтай бат эдэр маш гайхамшигт мэрэгэн гэдэг. Ингэж аюу дуудаж тий. Тийм шүү дээ. Эдэр мэрэгэн цолоолгож байсан байна. Тонч хурц, эдэр мэрэгэн хавтай гэдэг цолуудыг ингэж өгж исэн. Маш одоо ихэд л одоо 93 оны наадамд 20 онц төрүүлсэн одоо нийт хэдэн хүн байна? 26 байгаа байхгүй. Тэ? 26 хүнд бүгдэнд нь тэр мөнгө цолыг олгож ирсэн байгаа. Тийм ээ. Тэгэхээр бас л тухайн үед бас ямар олон хүн харуулж байсан, оролцож байсан гэдэг чинь бас 1893 оны юу шүү дээ. 100 гаруй жилийн тэртээ л. Одоо тэгэл энэ хан хэнтэй уул тийм ээ. Хан хэнтэй уул гэдэг дахиж одоо энэ дагалт гэж. Тийм ээ. Дагалт. Тэгэхээр одоо энэ тухайн үед бас энэ нөгөө сайдын өмнөөс энэ дагалт гэдэг нь одоо бие хамгаалагч байсан юм шиг байна. Эднээс маань нөгөө дандаа ингэж нөгөө ор харагддаг байсан байна. Алтар харав гэж. Тэгэхээр яг хөөхтэй энэ нөгөө том сайд хошуу ноёныхоо өмнөөс энэ нөгөө сайн харуулснаар нь алтар харуулж төрүүл бас нөгөө усууд маань бас мэрэгэн цолыг авдаг байсан байна. Тийм ээ. Тэгээ ер нь бол манайхны энэ цолны юм гэдэг чинь бол их гайхамшигтай их гоё цолнууд байсан байгаа байхгүй. Цог нэмэх. Ер нь их гоё гоё юу байсан юм шүү. Цолны чимгүүд юм тий. Чимгүүд. Одоо тэгээд дээрээс нь одоо энэ хол чарваг. Хол чарваа бас явж исэн байгаа байхгүй. 1902 он тийм үү. Тэгээд орон нутгийн чанартай болооч ийм харуул тэмцээн явж байсныг баталгаажуулж одоо ингэ зөв нүүлгэх гэж байна. Тэ? Одоо 28 дугаар оны 9 сард Харьяат хошууны Сэцэн хаан аймгийн Харьяат хошууны 80 харваачаар зөв нүүлгэх шалгаруулсан байгаа байхгүй. Тэгээд энэ төрүүлсэн харваач нь 137 ном харвсан байгаа байхгүй. Тухайн үед нөгөө метр байхгүй төрүүлсэн нөгөө харвсан цаг номоор хэмждэг. Тэгэхэд тэнд одоо 137 ном харвсан. Дараа чи 2 давсан бол 134 ном харвсан тийм ээ. Ингэж нөгөө байр эзэлж ингэж шагнуулж ясан юм түүхт. Шагил нь 100 шарт цай шагнажээ гэж шүү. 2 давсан харваачаад тийм үү 90 шарт цай гээл. 3 давсан 60 сар цай шүү. Тэгээ 4 давсан 50 шарт цай гээл аа. Тийм шүү. Тэгээ ингээ яг нөгөө түүхийг үзэхдээ бас гой гой юмнууд их гой гарч ирдэг байхгүй. Тэгээд нөгөө энэ цолуудыг олгож байсан бас ингээд нөгөө
юмнууд чи маш их гоё. Тэгээд энэ дээр чи хамгийн гол нь нөгөө оролцсон бүх харуулчтай нэрсэн байдаг байхгүй. Одоо их чинь хоёлоо одоо энэ наадмыг харъя л та тийм ээ. 1882 оны наадмыг тийм үү. Хаан энтийн уусыг тайгаад сур харвсан ноёд төшмөд тайж ардуудыг шалгаруулсан гэж тийм үү. 20 онсон 5 хүн, 19 онсон одоо 13 хүн тийм ээ. Тэгээ бүх усуудыг нэрмэж ирсэн байхгүй. Хэд онсон байл те 17 онсон байл. Тэгээ хамгийн сүүлд нийт гэж 16 тэгээд 15 онсон усыг нийт 129 хүн харсан байгаа байхгүй. Тэгээд энэ усуудтайгаа онсон усуудынхаа нөгөө шагналууд энэ бас өгчөөд нөгөө тэрийг бас тодорхойлж бичдэг байсан байна. Тэгэхээр нөгөө энэ нөгөө баримт идэвч бол тэгээд харахтай бас нөгөө чинь бас сайхан байгаа байхгүй тийм ээ. Дандаа цайгаар шагнаж ирсэн юм шүү дээ. Тэгээд энэ чинь торгоо моргоор орж байгаа байхгүй. Тэгээд одоо ингэж байна. Энэ одоо нийт онсон оноо ингээд дүн бичсэн. Тийм ээ. Тэгээд Түшээд хаан аймаг тийм ээ Цэцэн хаан аймагудаас тэдэн хүн орсон байна. Тэдэн хүн байнд орсон байна гэдэг. Нийтдээ 225 хүн орсон байна тийм үү? Тийм ээ. Тэгээ одоо энэ 225 гар очаас ноёд аяг нь 18 тий? Тийм ээ. Төшмөл бичээч 8 гэл тийм үү? Тэгээд босод нь 251. Тэгээд 3-ны 1 нь 84 өсгөж гээд 11-т нь 95 гар очоо байранд оруулсан гэж. Тэгэхээр одоо нийт оролцсон харваачийн 3-ны 1-ийг шагнадаг байсан байгаа байхгүй. Тийм ээ. 225 84 шагнасан байна тий. Тэгэхээр энэ чинь тэгээд 84 дээр өсгөөд бас 11 нэмсэн ба шүү дээ. Нийт 95 хүний ингээд байнд оруулсан шагнасаа гэл. Чухал ахрын бичиг баримтууд байна шүү. Тэгээ ингэж байгаа байхгүй. 1881 оны Даншиг наадмын морь уралдааг өнцснөөс гадна Даншиг наадмын бүх бай харваачны тоог цөөдгч цөөсөн байгаа байхгүй. Тэгэхээр бас нэг тухайн үед учиртал байсан байна. Ийм бас нэг түүхээс сайн юм байна. Сонирхолтой байна. Сонирхолтой байна.